Тэгээд за өнөөдөр гэрийн даалгаврын 3-ын Г гэсэн бодлогыг хэн бодъё. За эндээс x ба y гэдэг чинь хамар өнс учраас x дээр нэмэх нь y тэнцүү 180 градустай тэнцүү. За 2x нэмэх нь z гэдэг чинь хамар өнс учраас 2x дээр z-ийг нэмээд 180 градус гэсэн үг. За тэгвэл энэ хоёр параллел лун учраас x гэдэг чинь энд байна бас энэ хоёр солиусын өнс учраас x гэдэг. Эндээс x тэнцүү t гэж гарах нэ. За бас энэ хоёр параллел учраас x гэсэн энэ згсэн x гэж гарна. Тэгвэл x тэнцүү z-тэй бас тэнцүү юм байна. x z энэ згсэн x гэсэн үг тийм. За тэгвэл эндээс бид нар бодлогыг хэн бодъё. Эндээс y гэдэг чинь энд байгаа тийм. Одоо бид нар энэ хоёрын нийлбэр x нэмэх нь 2x гэдэг чинь 180 градус гэдгийг эндээс гаргаж ирнэ. Эндээс 3x тэнцүү 180 градус. Эндээс x тэнцүү 60 градус гэж гарна. За x тэнцүү 60 градус. Өөрөөр хэлбэл t z бүгдээрээ 60 градус гэж гарсан байна. За тэгвэл эндээс y-ийг олж олно. Y-ийг x нэмэх нь y гэдэг чинь x нэмэх нь y 180 градус гэдгээс x-ийн өрнө 60 градусыг орлуулвал x 60 градус нэмэх нь y тэнцүү 180 градус. Эндээс y тэнцүү 120 градус гэж гарна. Y тэнцүү 20 градус гэж гарна. За тэгвэл энэ y гэдэг чинь x нэмэх нь c гэдэг чинь x нэмэх нь c гэдэг чинь 180 градус. C гэдэг чинь өөрөө y-тэй тэнцүү гэж гарна. Яагаад гэвэл энэ хоёр яг тэнцүү учраас y тэнцүү c гэдэг чинь эндээс гараад ирнэ. За дараагийн бодлого. За энийг би өргөжлүүлээд зуръя. 3-ын дэг. Энийг өргөжлүүлээд зурвал ийм байна те. За тэгвэл 2x-ийн солиусын өнс гэдэг чинь нөгөө тал нь 2x те. За 2x ба y гэдэг чинь 2x ба y гэдэг чинь бос өнцгүүд учраас тэнцүү гарна. За одоо тэгвэл 2x дээр 4x-ийг нэмэхэд 180 градус. Яг гэвэл энэ дэлгэмэл өнц гарна. Энэ хамар өнц үүдийг нэмэхэд. Одоо эндээс 6x тэнцүү 180 градус. X тэнцүү 30 градус гэж гарна. За тэгвэл y тэнцүү хэдэ гэсэн үг. Тэгвэл эндээс y тэнцүү 2x учраас 2 үлчиг нь хэдэ 30 градус. Эндээс y тэнцүү 60 градус гэж гарах юм байна. Y тэнцүү 60 градус. За дараагийн бодлого. За 5 дугаар бодлого. За 5 дугаар бодлого энэ босон өнц гэдэг энийг би чинь энэ чинь x нэмэх нь 12 градус. За тэгвэл энэ солиусын өнцөг нь энд байна те x нэмэх нь 12 градус гэдэг. За тэгвэл энэ хоёрын нийлбэр 180 градус. Яагаад гэвэл энэ x дээр нэмэх нь 12 нэмэх нь 3x нэмэх нь 48 градус. Тэнцүү 180 тэнцүүгээд энийг бодно. Эндээс 4x нэмэх нь 60 градус тэнцүү 180 градус тэнцүү 4x тэнцүү 120 градус гэж гарна. X тэнцүү 30 градус болох нэ. За энийг бас түүнтэй адилхан. Энэ хоёр босон өнцөг энэ гэсэн 2x хасах нь 100 градус гэсэн үг. 2x хасах нь 100 градус гэдгээс энэ солиусын өнцгөөс энд байна 2x хасах нь 100 градус. За тэгвэл энэ хоёр өнцөгийн нийлбэр 180 градус тийм x нэмэх нь 52 градус нэмэх нь 2x хасах нь 100 градус тэнцүү 180 градус. За энийг бодъё. Эндээс x дээр 2x нэмэх 3x
100-аас 52-ыг хасвал 48 тэнцүү 180 градус 3x тэнцүү 228 градус x тэнцүү энийг гол хуваавал 76 градус гэж гарна. X тэнцүү 76 градус. За өвийг гэдэг чинь за энийг хөргөжлүүлээд суръя. За юм байна. Тэгэхээр энийг ингэж слоунууд ингэж хөргөжлүүлээд тэмдэглэх юм бол за одоо параллел слоунууд. За тэгвэл 2y гэдэг чинь бос өнс учраас энэ ч гэсэн 2y. За энэ солилцсон энэ хоёр өнсөг тэнцүү. Эндээс 2y тэнцүү 80 градус гэж гарна. Y тэнцүү 40 градус юм байна. За тэгвэл 120 градус ба энэ тал нь солилцсон өнс учраас энэ тал нь 120 градус гэж гарна. Эндээс 4x тэнцүү 4x нэмэх нь 120 градус гэдэг чинь 180 градустай тэнцүү байх ёстой. Эндээс 4x тэнцүү 60 градустай тэнцүү x тэнцүү 15 градус гэж гарах юм байна. За дараагийн бодол. За 6-гийн g d гэсэн хоёр бодлогыг хэн бодъё? За эндээс y-ийн солилцсон өнсгийг олъё. Y-ийн солилцсон өнс гэдэг чинь n y гэдэг. Тэгвэл энэ бос өнс учраас n y болно. Солилцсон өнсөг нөгөө талд нь y гэж байна. Тэгвэл эндээс x нэмэх нь y гэдэг чинь 180 градус гэж гарна. Мөн y нэмэх нь 132 градус тэнцүү 180 гэж гарна. Тэгвэл эндээс y тэнцүү хэдэ 180-аас 132 градусыг хасъя. Тэгвэл энэ градус y тэнцүү 48 градус гэж гарах нэ. Y тэнцүү 48. Тэгвэл энэ x гэдэг чинь өөрөө y-ийн онол 48-ыг тавьбал эндээс x тэнцүү 180-аас y-ийг хасна. Өөрөөр хэлбэл x тэнцүү 180-аас хэдийг хасна? 48-ыг хасвал x тэнцүү 132 градус гэж гарна. Энэ 132, энд 132 гэж гарна. Энэ ч гэсэн 132, энэ ч гэсэн 132. Тэгвэл энэ чинь шууд 132 градус гэж гаргасан ч болно. За d гэсэн бодлогыг хэн бодъё? За энийг хөргөжлүүлье. За x-ийн солилцсон өнсөг энд байна. Тэгвэл x y гэдэг нь тэнцүү. За y-ийн солилцсон өнсөг энд байна. Эндээс x тэнцүү y гэж гарах нь тодорхой нь яагаад гэвэл энэ хоёр солилцсон өнс учраас x гэж гарна. Энэ бас энэ хоёр босоо өнс учраас x тэнцүү y гэж гарна. Тэгвэл эндээс y тэнцүү z юм байна. Яг гэвэл энэ y z-тэй босоо өнс учраас энэ z-ийн солилцсон өнсгийг олъё. Z-ийн солилцсон өнсөг чинь энэ талд нь байгаа. За тэгвэл Z-тэй 65-ыг нэмвэл 180 градустай тэнцүү гарах ёстой. Эндээс Z тэнцүү 180-аас 65-ыг хасвал 115 градус гэж байна. Өөрөөр хэлбэл энэ 115 градус. За 6 одоо дараагийн бодлого байна. 7 дугаар бодлого. За энэ хоёр AB гэсэн хоёр шалгуун параллел гэж өгсөн учраас энийг хөргөжлүүлээд ингэж суръя. За тэгэхээр энэ хоёр параллел учраас энэ 100-ийн солилцсон өнсөг гэдэг чинь энэ тогтолж байгаа нэг өнсгийн нөгөө тал нь 100 градус гэж байна. Тэгвэл 100-ийн дотоод өнсөг нь энэ чинь тэгэхээр 80 градус гэж гарна. Энэ 80 бос өнсөг учраас энэ ч гэсэн 80 градус. Эндээс x-ийг олж олно. Эндээс x-ийг яаж олох вэ? Горболжны дотоод өнсгүүд энэ хэлбэр 180 градус гэдгээс олно. Тэнцүү 180 градус. Энэ горболжны дотоод өнсгүүд учраас эндээс x тэнцүү 180-аас энэ хоёрын хэлбэр 160-ыг хасвал x
тэнцүү 20 градус гэж гарах нэ. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.